соёлын төөргөө бол одоо 1988 онд бол анх ашиглалтанд орсон. За Оросын холбооны Оросоос бэлгэлж барьсан юм барилга байгаа. Нийтдээ 15,000 гаруй метр квадрат 4 объект бүхий ийм одоо том байгууламж байгаамаа. За тэгээ соёлын төөргөө өөрөө 1988 оноос хойш огт одоо ихцэр хийгдээгүй. За миний хувьд бол ажил аваад 1 жил гарсан болж байна. За бид ажил авангуудаа бүх одоо мэрэгжлийн байгууллага буюу дулаан, цахилгаан, за усны барилга байгууламж, за мөн одоо энэ барилгын гих мэтлийн одоо галын гих мэт одоо нэрслийн үлгээнүүдийг байгууллагуудаар хийлгэсэн холбогд мэрэгжлийн байгууллагаар. Суурийн блокоор бол ус нэвчиж орж ирж байна. За дулааны бол маш өндөр алдагдaltaй байна. За эрчим хүчний одоо тоноглол бол одоо хуучирч муутсан. За дулааны одоо тоноглолууд бол одоо ихцэр хийх шаардлагатай гэсэн ийм мэрэгжлийн дүгнэлтүүд гарсан. 2025 онд бол соёлын төөргөө бол өөрийнхөө дотоод нөөц болцоогоор 550 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг бол хийсэн. За өнгөрсөн 2025 онд бол нийслэлийн засгийн хөрөнгө оруулалтаар 3.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. За үүн дээр бол одоо 6 ажил дээр бид нар тендер зарлаж ажилласан байгаа. За үүний нэг нь бол энэ А байр буюу одоо бидний яг энэ зогсож байгаа объект бол одоо бидний урлаг соёлын нийслэлийн одоо томоохон бүх одоо урлаг соёлын байгууллагын ажлууд явагддаг. Энэ одоо заал талбай маань битүү одоо борооны усан тавтдаг байсан. За энэ дээврийн цэцрийн ажлыг одоо хийж дуусгасан байгаа энэ жил бүтэн. За мөн одоо бидний энэ зогсож байгаа подвалын зойрын давхар бол одоо 1 метр орчим одоо устай, хөрсний устай. За ингээд хөрсний усыг бол байнга одоо помпоор соруулдаг. За ингээд байнгаар одоо помпоор соруулсан одоо усаа шавах гэж ийж одоо тог цахилгааныхаа одоо шийт рүү очдөг ийм нөхцөл байдалтай байсан. Дараагийн корпус буюу Г корпус маань одоо дулааны алдагдaltaй байсан. За энэний дулааны асуудлыг одоо шинэ ялцсан бойлоор одоо тэгтээ гал унтрах маягаар л явж байгаа. Үндсэндээ томоохон их цэцэр бол хийж чадахгүй байгаа. За мөн одоо Г байр маань 13 давхар объект байдаг. 4 бол лифттэй, 3 нь бүтэн эвдэрсэн байсан. Нэг лифт нь цагаар ажилладаг. Оройн 10 цагаас хойш зогсчдаг ийм нөхцөл байдалтай байсан. Тэгээ өнгөрсөн жилийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар Г байрны 4 лифтийг дөрвөлнг шинжилэлцэрлсэн байна. За мөн Г байрны одоо үүдний хэсэг гих мэтчлэн энэ цэцрийн ажлуудад одоо хөрөнгө оруулалтаа хийсэн байгаамаа. Тэгээ энэ жил бас бид нар соёлын төөргөн дээр мөн одоо энэ 2026 оны нийслэлийн засагт мөн 3.6 тэрбумын хөрөнгө оруулалт тавьсан. Тэгээ бид бас өнөөдөр яагаад одоо энэ чинь мэрэгжлийн байгууллагуудыг удирдлагуудыг цуглуулад хотын орлогчдыг ингээд цуглуулсан бэ? Хотын орлогч маань юм санаачлаг гаргаад за энэ маань юу гэхээр яг мэрэгжлийн байгууллагын үүдээс энэ дэд үтцэн яг яагаад байгаа юм бэ? Энийг үзье. Улс суртахын одоо бүгдөө одоо явж үзье гэд нэлээдгүй өнгөрсөн жилээс хойш ажилласан л та. Нэлээд дүгнэлтүүд дээр ажиллаад өнөөдөр яг бодиттой байдал дээр газар дээр дахин ирж үзээд одоо төлөвлөлтүүдээ зургийн ажлуудаа хэрхэн яаж хийх үү? За хэрхэн одоо энэ мэрэгжлийн байгууллагууд хамтарч ажиллаж болох вэ гэдэг талаар энэ түүхэн барилгаа одоо хэрхэн яаж энэ хоёрыг авч үлдэх вэ гэдэг талаар одоо бүгдөө ингээд ажиллаад байгаа. Тэгээ ер нь бол өнгөрсөн оноос хойш нийслэлийн удирдлагууд нэлээд одоо нийслэлийн энэ өөрийнхөө өмчийн байраа одоо өөрсдөө эзэмшээ. За энэ байраа өөрсдөө өөдөн татъя гэсэн ийм одоо шийдэлтэйгээр соёлын төөргөнд бол цэцэр үйлчлэгээ хийгдээд ингээд явж байгаамаа.